гүйцэтгэх аудитын сэдэв дотор 2023-аас 25 онд олборлож худалдсан, ачуулсан Алтсис Жонш төмрийн өдөр нүүрсний экспортыг үйл явцын үр дүнд нь аудит хийхээр орж ирж байгаа юм байна. Тэгээ энэ бол маш сайн хэрэг. Би энийг бас нэг шалгаасаа гэж бодож ирсэн. Тэгээ яг гэхээр бид нар өнгөрсөн цаг хугацаанд баяжуулалтын процессын дараа гарах хэмжээний чанартай тийм түүхийгээр нь хүдрээр нь гаргачаад төлж байгаа татвар нь баяжмлаар төлөгдөж ирсэн. Ийм тохиолдлууд байгаа шүү дээ. Төмрийн өдөр дээр би бүр онцлоод хэлье. Төмрийн өдөр дээр. Дархны төмөрлөгийн үйлдвэр дээр. Өөрөөр хэлбэл бид нар татвараа бүрэн аваагүй л гэсэн үг. Амнаатаа. Тэгсэн атлаа зэсийн баяжмал дээр зэсийн баяжмлын агуулгад ордог хорт элемент болдог. Хайлуулт цэвэршүүлэх процесст илүү их нөхөн төлбөр төлж, пенальти төлбөр төлж гаргадаг энэ төмрийн баяжмал гэдэг татвар тавьчихдаг. Бодит гүйцэтгэлээр Эрдэнэт үйлдвэр өнөөдөр хуулиараа 15 дээр нэмэх нь 15 буюу 20% амнаа төлөх ёстой байтал гүйцэтгэлээрээ өнөөдөр 22% тавьж байгаа. 22%. Өөрөөр хэлбэл манай сангийн яамны гаргасан нэг хэдэн жилийн өмнө гаргасан сангийн сайдын баталсныг журмаар Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмлыг шууд агуулгаар нь тооцоол 100% баяжмал эндээс гарах ёстой гэж үзэл Лондонгийн металлын биржийн үнээр өргөжүүлчихдэг. Энд чи хэвийн хоригдол гэж нэг юм байдаг юм байгаа үстэй. Уг нь бол нэг 95% нь баяжмалд ордог байхгүй. 5% хэвийн хоригдол дээр намнат төлдөг. Манай Галийн ерөнхий газар, татварын ерөнхий газар хоёрын автомат шууд зэсийн баяжмлын агуулга дотор байгаа төмөр, төмөр, хайш, тугалаг, хар тугалаг, цайр, цинк бүх зүйлүүдийн навьчид тавьжгаад автоматар үржүүлээд амнат авдаг. Тэр чинь хайлах үйлдвэрийн явцад зарим нь тоос болоод игдчихэж байгаа байхгүй хөрхий. Тэгээ яг ийм гүйцэтгэлийг гаргаж ирч чадахгүй байгаа шүү дээ. Үндэсний аудитын газар Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэл олон удаа аудит хийсэн. Яг энэ асуудал өнөөдөр татварын ерөнхий газар дээр сангийн яамтайгаа Эрдэнэт үйлдвэр шүүхтээ, дээд шүүхтээр ялцсан байгаа шүү дээ. Тэгээ энэ өөрөө аудитын дүгнэлтээр асуудал болж гарч ирэхгүй байгаа учраас өнөөдөр хууль тогтоож байгаа хууль тогтоогчд маань энэ асуудлыг бүрэн ойлгохгүй шүү дээ. Ашигтын хууль ороход энийг чи асуудал биш гэж авч үзэж байна. Хоёрхан хувь штэ гэж, төрийн өмчийн компани штэ гэж. Яг ийм жишгээр энэ аж ахуйн нэгжүүд чинь цаашдаа яаж явах юм? Ганц Эрдэнэт үйлдвэрийн өнөөдөр байгаа нөхцөл байдал юм шиг боловч цаашдаа олон бизнес эрхлэх, бизнесийн үүд хаалгах штэ энэ чинь. Зэсийн салбарт бид нар гадны өөр хөрөнгө оруулагчтай байж чадах юм уу гэдэг асуудал шүү дээ. Тэгсээр нэ Рио Тинтогийн хэрэгжүүлж байгаа оюутлогоо төсөлтөр болохоор 5% амнат авдаг. Хөрөнгө оруулалтын гэрээтэй бүх нөхцөл 5% авдаг. Риодор асуудал үүсчих гээд байна танаа энэ асуудлыг шийдэхгүй гэж. 5% амнат авч байгаа юм бол ягаад бусад түгэл дагалдахуудын тооцсон гэж оруулж болоогүй. Энэ амнатын асуудлыг бууруулад 10% болголооч гэсэн өнөөдөр Эрдэнэт үйлдвэр болон бусад шинээр орох төслүүд оюутлогоос 2 дахин их амнат төлнө. Би эсрэгээр нь тэгвэл над хуулийн дээр нөөр зүйл санаачилж оруулт юм гэж бодчих. Тэгвэл тусгайлын Эрдэнэтийн амнатыг бүр 2 жил хүчингү болгочих л та. Тэгээ оюутлогоо дээр нэмчих үнэхэр болдгийм бол. Тэгээ ийм хууль бус стандартгүй шийдвэрүүд дээр нь үндэсний аудитын дүгнэлт бас байх ёстой шүү. Энийг онцгой анхаараарай гэдгийг би бас хэлье.